За, сайн байцгаана уу? Японы 5 төвшний 10 дахь хичээлээ үзье. За, шинэ үг. За, аримас. Байна оршин амьгүй зүйлдер имас. За, энэ болохоор байна оршин амьтай зүйлдер гэж юм те. За, иро на янз бүрийн отоко но хито эрэгтэй хүн, онна но хито эмэгтэй хүн, отоко но ко эрэгтэй хүүхэд, онна но ко эмэгтэй хүүхэд. За, ину нохо, неко мөр, панда, зоо, за, ки мод, моно, за, юм зүйлс, юм зүйлс гэж байна. Денчи, за, батарей, цэнэг, зай, хако, харьцаг, суичи, унтраалга, рейзоко, хөрөгч, тээвүрү, ширээ, бетто, ор, тана, тавьөр, до, хаалга, мадо цонх, посто шуудангийн харьцаг, биру барилга, комбини за одоо нөгөө 7-Eleven, Family Mart, CU гэдэг төрлөөр хэлж байгаа тийм. Коэн парк, кисате кафе цаны газар. За энэ уртаа юугаад яг хэмэл дэлгүүр. За жишээ номын дэлгүүр хэмэл хон я номын дэлгүүр. Одоо пицца я хэмэл пиццаны газар. За, нориба автобусны зогсоол, кен за муж. За, уэ дээр, шта доор, маэ урд, уширо арт, миги баруун, хидари зүүн, нака дотор, сото гадаа. За, энэ ханднуудыг бас бүгдөө үзсэн шүү дээ, тэ. Тэрийг одоо энэ хичээлээ хийгээд энэ өгнүүд маань орж ирж штэ тэ. Тэрийг даалгавраа хийхдээ, дасгалаа хийхдээ танай хандснуудаараа бичээд хийгээрэй. Зөвхөн энэ өгнүүд чихгүй ер нь дасгал дээр гарч байгаа хандсуудыг болжвол ханзаар нь бичээд хийгээд багыг хичээрэй. За, тонари зэрэгэлдээ хөрш гэж байна. За, чикаку ойрхон, аида за дунд. За, я болон надо гих мэт гэж байна тэ. За, гаримас гаймас гэж байна. За, аримас намгүй зүйл юмс үзэгдэл урамбал газар оршин бог илэрхийлнэ. Аримас нга нөхцөлтэй хэрэглэгдэнэ. За, энэ бүгдөө түрүү хичээлдэр үзсэн шүү дээ. Аримас маань га нөхцөл авнаа. За, өнөөдөр бүгдөө аримас гэдэг одоо утгаар нь илүү за яг юуг байна гэж хэлнэ гэдэг юм гэхээр ихэвчлэн тийм байна, ийм юм байна гэдэг одоо байршил заадаг ч юм уу те. Юмны байршлыг заахта байна гэдэг үгийг хэрэглэнэ. За энийг юм байна, ийм юм байна гэж хэлэхдээ бас хэрэглэнтэй. За жишээ нь асакони коэнга аримас. За энэ цэцэрлэг түрээлэн байна. За энэ коэнга гэдгээ санах хэрэгтэй те. За асакони нанига аримаска. За тийм юу байна вэ гэх юм бол нанига гэж асууж болох юм те. За тэгээд аримас гэдэг дээр га нөхцөл байгаа гэдгээ санаж хэрэгтэй. За тийм. Тэгээ энэ маань болохоор нөгөө амьгүй зүйл дээр аримас гэж хэрэглэн гээд өнөөдөр үзсэн шүү дээ бүгдөө. Coin гэдэг ч одоо цэцэрлэг түрээлэн амьгүй зүйл шүү дээ. За тийм юу байна гэж асууж байгаа юм чинь аримаска гэж асууна те. Даре га гэх юм бол одоо аримаска гэж хэлэх байна те. Хэн байна гэж асуувал. За тэр үед имасыг хэрэглэн те. За имас нь амьтай зүйл хүн амьтны оршин байгааг илэрхийлнэ гэж байна. За имас нь га нөхцөлтэй хамт хэрэглэгдэн. За бас аримастай адилхан га нөхцөл ах нь те. Асакони Ямада-сан га имас. Тэн Ямада-сан байна. За асакони даре га имаска. Тэн хэн байна вэ гэж бол имас ашиглана те. Энэ хэн гэж байгаа юм чинь. За байршил ни нирог га имас. За байршил ни нирог га имас. За энэ нөхцөлийг хүн амьтан юмс үзэгдэл хаана оршин буг, хаана барилж буг илэрхийлэхэд ашиглана гэж байна те. За энэ тохиолдолд монгол хэлний дээдтэй нөхцөлтэй одогдуулнэ гэж. За нэг юм байна, тэнд байна, энд байна гэж хэлэхдээ бүгдөө гаримас ашиглана гэж хэлсэн шүү дээ. За тэгээд байгаа байршлын захта нэг нөхцөл ашиглана те. Супано накани кисатенга аримас. Супермаркет дотор кафе байгаа. За юу байгаа юм бэ? Кафе байгаа. Хаана байгаа юм бэ? Супано накани. За чимушони мирасан га имас. За офист мирасан байгаа. Хаана байгаа гэдгийг
ни гэж тодтогох нь те. За тэгээ мирасанга. За тэгээ чинь хүн юм чинь имас. За энэ амьгүй кисатен гэдэг чинь кафе болохоор аримас хана те. За эхлээд бүгд аримас үздэг болохоор аримас гэх хүнийг ч аримас гэж гэдэг. Тэгэхээр энийгээ бас сайн давтаад өөртөө бас суулгах хэрэгтэй. За ичиба. За дасгал рей. Доа switch гэж энэ. За доа но мигини switch-가 аримас. За хаалганы баруун талд унтраалга байна гэж юм те. За тэгэхээр исуно шитани некога имас. Сандлын доор муур байна. Исуно шитани доор гэдгийг ни гэж тодорхойлох. За тэгээ некога за имас муурч одоо амьд юм чи имас гэж хэлнэ те. За 2番 店の前に дэлгүүрийн урд гэж юм те. 前に車が машин аримас байна. За 3番 ки отоко но ко гэж юм те. За мод болон эрэгтэй хөхтэй. Тэгэхээр модон дээр эрэгтэй хөхтэй гэж хэлбэл бүгдөө ки но уэ ни модны дээр гэд кино гэж хэлэх хэрэгтэй шүү дээ. Тэгээ үе дээр тэгээд ни дэрн гэд татдаг ч тийм. Отоко но ко га имас. За хүн юм чинь имас гэж хэлнэ. За реисоко ироиро но моно гэж байна. За өрчин дотор янз бүрийн зүйл байна гэх юм бол реисоко но нака ни ироиро но моно га аримас. За моно гэдэг чинь зүйл юм чинь аримас гэхэл нэ. За ва аримас гэж байна. За аримас болон имас нь ва нөхцөлтэй хамт хэрэглэгдэх тохиолдол гэж байна. За тухайн нэр үг нь өгүүлбэрийн гол сэдв болж өгүүлбэрийн эхэнд орж байгаа тохиолдол. За хоёрт тухайн нэр үгээр хэрэглэгдэж буй зүйл нь өгүүлэгч сонсогч хоёрын аль алины мэдэх зүйл байгаа тохиолдол гэж байна. Тэгэхээр аримас болон имас маань зөвхөн га нөхцөл авахгүй бас ва нөхцөл авч болох нэ. Ямар тохиолдолтой гэхээр мэдээж өгүүлбэрийн гол сэдв болж байгаа тийм. Өөрөөр хэлбэл өгүүлэгдэхүүн болж байгаа. Өгүүлэгдэхүүнийг угаасаа бид нэр ваагаар тодтох нь ярьж ирсэн шүү дээ тийм. Тэгээд аримас гэдэг үг маань байгаад энэ нэр үг маань одоо өгүүлбэрийн гол сэдв нь ах юм бол ваага ашиглах нэ га гэж хэлэх байна тийм. Мирасан но учи ва осака ни аримас. Тэгэхээр мирасан гэр осакад байдаг. За ер нь ялгаад амархан юм гэх юм бол га гэх юм одоо га ашиглаж байгаа тохиолдолд одоо зүгээр нэг гэрч юм уу те нэг байшин нэг нохой за одоо тэнд нэг нохой байна гэх юм бол асокони инуга имас гэж хэлнэ те тэнд нэг нохой байна. Одоо ямар ч хамаагүй нохой одоо чиний ч мэдхгүй миний ч мэдхгүй эсвэл өмнө нь тэр нохойны тухайд ярьж байгаагүй ерөнхийдөө шинэ мэдээлэл шинэ сэдв гэсэн үг те. Тэгээ үргэлжлүүлээд тэр нохой чинь тэнд ингээд дахиад явж ирдэг ярих юм бол вага ашиглах нь. За дараагийн жишээг харъя. Мирасан ва каешицу ни имас. За мирасан хурлын өрөөнд байгаа. Тэгэхээр энэ мэдээж өгүүлбэрийн гол сэдв байна. Дээрэс нь одоо өгүүлэгч болон сонсогч аль алины мэдж байгаа зүйл байх нь тийм. Одоо ямар мирасан аль нэг одоо нэг мэлэр санаа биш одоо манад ажилтдаг чийж мэддэг би ч мэддэг мирасан хурлын өрөөнд байгаа гэж хэлж байгаа л каешицу ни имас гэж хэлнэ тийм. За ва нөхцөл ашиглаад за тэгээд одоохондоо бүгдөө өгүүлбэрийн эхэнд ингээд орж ивэл ва ашиглаад ялахчиж болно. Одоохондоо бүр энэ төрний нарийн жижиг ялгааг ойлгож суртлаа. За жишээ нь хасами ва доко ни аримас ка хако но нака ни аримас. За хаач хаана байна вэ гэж асуулт тавиад харцаг дотор байна гэж хариулсан байна те. Тэгэхээр нөгөө хаач маань хаана байна гэсэн үг байна те. Одоо би мэдж байгаа хаачтай одоо манай гэрт ганц л хайж идэг байх те. Хаач хаана байна вэ гэж асууж байгаа бол тэгвэл одоо ва гэж хэлэх нь те. Хасами ва доко ни аримас ка. За хэрвээ зүгээр
Тэгээд яг нэг тухайн хажийг асуугаад байршлыг асуудаг юм шиг одоо нэг тодорхой хажийг ярьж гин гэсэн үг шүү дээ тий. Зүгээр хайж байна уу гэдэг тий ямар ч хамаагүй хайж болно тий. Тэгэх юм бол хасамига аримаска гэж асууж болно. За. Хоёрдугаар жишээ мирасан гэж байна тий. За мирасан ва докони имаска жимушони имаста мирасан хаана байна вэ гэсэн чинь оффист байгаа гэж байна. За ямар нэгэн мирасан биш. Одоо бидний мэддэг мирасангүй ананвэ гэсэн чинь жимушони имас гэж байна тий. За. 1番自転車。さあ、自転車はどこにありますか？車の上にあります。За дугуйн хаана байна вэ гэж асуусан чинь машины дээр байна гэж байна тий. Одоо заавал дугуйн маань хаана гэж үгүй яг энэ зурган дээр тодорхой энэ дугуй хаана байна вэ гэсэн асуултаа болохоор жидэншава докони аримаска гэд вагаар хэлж болж байна тий. За тэгээд курумано уэни аримас гэж хэлсэн тий. Нэгээ мартаж болохгүй байршлыг нь тодтогч байгаа. За тэгээд амьгүй зүйл болохоор аримас тий. 2番男の子。さあ、男の子はどこにいますか？Эрэгтэй хүүхэд хаана байна вэ? Энэ зурган дээр те. Энэ зурган дээр одоо тэр гол сэдв болж байгаа эрэгтэй хүүхэд маань отоконоко ва яг энэ эрэгтэй хүүхдээ ямар нэг эрэгтэй хүүхэд биш. Энэ зурган дээр байгаа эрэгтэй хүүхэд хаана байна вэ гэж асууж байгаа тохиолдолд отоконоко ва докони аримаска. За, доано уширо ни аримас. Би өөрөөс аримас гэж хэлээд байна уучлаарай. Хүүхэд юм чи имас гэж хэлэх хэрэгтэй шүү дээ тий. За тэгээ хаалганы ард байна. Доано уширо ни. За имас. За 3番 шашин гэж байна тий. Зураг. За шашин ва докони аримаска? Зураг хаана байна вэ гэсэн чинь номны доор байна тий. Тэгэхээр хон но шита ни аримас. Я номны доор байна гэж хэлж байгаа. Шита ни гэж хэлэх юм тий. За 4番犬はどこにありますか？じゃあ男の子と女の子の間にいます。じゃあ犬はどこにいますかгэдэг нөхөө хаана нэ гэж асуугууд эрэгтэй хүүхэд болон эмэгтэй хүүхдийн дунд байна гэд айдани гэд нэгээрээ тодтох хэрэгтэй зэ тэ. За тэгээд нөхөө хэмжээ имас гэж хэлэх хэрэгтэй тэ. За сүүлийн дүрм я надо гих мэт зэрэг гэж байна тэ. За 2 болон түүнээс дээш тооны нэр үеийг холбох болон тоочод яа нөхцөл ашиглах бөгөөд яа болон зэрэг гих мэт гэсэн утгыг илэрхийлнэ гэж байна. За тэгээ хвчлэн наад усвал үгт амд хэрэглэнэ гэж байна. За өмнө нь бүгдөө хоёр үеийг холботоо тоо нөхцөл ашиглана гэж хэлсэн тэ. За яа нөхцөл ашиглаж болох вэ? Гэхдээ тоогоос ямар ялгаатай вэ гэхээр энэ маань болон зэрэг гих мэт гэсэн утгыг илэрхийлнэ гэж байна тэ. Одоо тоочж байгаа утгыг цааваар илэрхийлнэ. За хаконо накани тигами я шашин га аримас. Хайрцаг дотор загтал зураг зэрэг байна. Тэгэхээр энэс өөр одоо загтал зураг цаас тиймэрхүү юмнууд байна гэсэн үг байна тий. Тэр бүгдийг хэлэхгүй зүгээр гих мэтчгэлэн зүйлс байна гэж хэлэх гэж байгаа бол яа ашиглах нь. За энд одоо тоо байсан бол тий. Хаконо накани тигами то шашин га аримас гэсэн бол зураг болон загтал болон зураг байх өөр юм байхгүй. Тийм утгыг илэрхийлж байна тий. За энэ яа маань болохоор гих мэтчлэн одоо зураг загтал шиг өөр юмнууд байна гэсэн утгыг илэрхийлж байна тий. За хаконо накани тигами я шашин надо га аримас. За дотор загтал болон зураг гих мэт зүйлс байна. За энэ надо гэдэг үгийг бас ашиглаж болох юм тий. Гих мэт зэрэг гэсэн үг. За тэгээд одоо энэ үгийг ашиглахаараа гих мэт зэрэг гэж тоочж байгаа гэсэн үг. Энэ ганцаараа холбож байгаа гэсэн үг бол биш. Ер нь яа гэдэг маань гих мэт зэрэг гэсэн утгыг ингээд цаавар агуулж байдаг байх нэ. Тэгэхээр бүх одоо хайрцанд байгаа бүх зүйлийг тоочж хэлмээргүй байгаа тийм нэг тиймэрхүү юмнууд байна гэж хэлэх гэж бол яг ашиглаж хэлж болох нэ. За яг бүгдийг тоочж хэлэх гэдэг бол тоогоо ашиглаж болох нэ тийм. За надад яа дээр дасгал байхгүй. Өнөөдөр бүгдөө жоохон дасгал баг хийсэн юм чим. Унших дасгал оруулчихъя. За тэгээ бүгдөө өнөөдөр нөгөө баруун зүүн ард урд гээд байшил цаас өгнөд үтсэн штэ тий. Тэрнтэй холбоотой ваташи но учи гэдэг юм юу байна? Жижигхэн параграф байна. За энийг өөртөө уншаад тэгээд ваташи но учи ва
1 ですか2ですか3ですかгэж тийм. Тэгэхээр энэ текстэн дээр одоо дүрсэлж байгаа тэр гэр маань энэ зургуудын аль нь вэ гэдгийг өөртөө уншаад хийгээд үзээрэй. За дараа ханзаа үзцгээе. За хаха ээж гэдэг ханзаа нэ. За чичи аав. За жи цаг тий. Санжи 3 цаг. 4 цаг гэдэг цагууд байна. За жикан гэдэг цаг хугацаа гэдэг үг өсөж тэрэн дээрээс энэ ханзаа хэрэглэнэ. За фун минут. За ойлгомжтой. За энэ аме боро гэдэг ханзаа нэ. За ман за 10,000 гэдэг тоогийн чинь бүгд ман гэж хэлнэ гэжсэн шүү дээ. Тэрний ханз маань энд байна. За ингээ өнөөдрийн хичээлийг дуусгая. За ингээ дараагийн хичээл хүртэл баяр таа.